Өнөөдрийн өглөөний цайнд буйцаа, багахан сир, өвөрцөө, авокадо 3 ширхэг өндөг, 1 ширхэг помидор байхад болно. За атга буйцаагаа 3 ширхэг өндөг хийгээд дээрээс нь жоохон давас цагаангаа хийгээд блендерднэ. Өнөөдөр бүр яг цагаан зориулаад өөртөө бүр хийж идэх гэсэн амттай шимт хижээлэр дүүрэн тийм өглөөний цай бэлдэж уухаар шийдсэн. За тэр хоорондоо сайхан сэрээ үрчээ. Үрсэн сэрэн дээрээсээ блендердсэн өндөг буйцаагаа хийгээд сайхан холноо. За тэгээ тавгмаа сайхан халж байгаа тэр хооронд өвөрцөө помидороо жижигэн ирчжээ. Халсан тавган дээрээ 3 өндөг гэхлээр чинь 2 хуваагаад шарчхад л болно. Сайхан халсан тавган дээр гол нь шараад өгрээ. Нэмхээ багаар хийгэн гутлахгүй нэмхэн болдог байгаа. За тэгээд өвөрцөө помидор хоёроо жижигэн ирчээд за авокадо маань нэлээ гол нь жоохон хатуу байна. Тэгэхээр би авокадо бас жижигэн хэрчгээр шийдсэн. Авокадо өвөрцөө помидороо жижигэн хэрчиж холиод би өндгөндөө нэлээд давсгаа хийгээд өгсөн болохоор энэ удаад ногоогоо бол амтлахгүй. Дээрээс нь сэрнийхээ үүрмгээс жоохон цацаж өглөө. Авокадо маань маш гоё зөөлхөн болцсон байх юм бол гоё нухаш хэлбрээр болоод ирвэл илүү гоё байдаг. За тэгээ энэ удаад ингээс хахан 2 янзаар ороод иччихье. Амт бол үнэхээр nice. Та хэд маань хийж идээрээ бас аюу амархан, тэмч хугацаа шаардахгүй, тэмчих материал шаардахгүй өөртөө өглөө ийм гоё шимт хижээл өгөөрэй.